чөтгөрийг хөөхөд сатаны эцс ирнэ гэж байгаа байхгүй бүр ингээд хуваагдаад оршин тогтнож чадхаа болно. Энэ чөтгөрийг хөөх, эдгэрэл явуулж байгаа бурхны үгийг тунхаглаж байгаа энэ газар яг Паул яаж ажиллаж исэн? Одоо Монгол орнд яг энэ зүгт ажиллаж байгаа шүү гэдгийг минь сайн бацгаана бүх хүнснээ өсөлж болгон гэрчлэн цагаараа дахин уулзж байна. За энэ удаад бид гайхамшиг ба тэмдэг бэлэг авьяасын талаар гэрчлэн хуваалцахад бэлэн болсон байна. Гэрчтэй эхлэх юм бурхны үгээр тунхаглая. Бид гэрчний үг болон Бурхны сатаны ялсима. Амен. За гайхамшиг ба бэлэг авьяас гэдэг сэдвийн хүрээнд ярилцсанаа бас эдгээр асуулт бэлдсэн байна. Тэгэхээр мэдээж итгэгчдийн талаар бид ярилцах гэж байгаа. Итгэгч хүн бүрт одоо авьяас бэлэг байх уу? Бэлэг авьяастай. Зөвхөн одоо бурханд үйлчлдэг хүнд өгөгддгүү гэдэг асуултыг тавина. Тийм тэгэхээр нөгөө бурханд итгэсэн тэ үнэхээр ариун сүнс орж ирсэн хүмүүстээ ариун сүнсний бэлэг болон өгднөө хүн болгонд тэр бэлэг аяас бол өгдөх боломжтой бэлэг бол өгдөн тий өгдөн 12-ийн 4 за уншиж тий. Бэлгүүд нь ялгаатай боловч сүнс нь адилхан сүнс. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан эзэн. Үйлдэлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан бурхан юм. Нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрт өгсөн аж. Учир нь нэгэнд нь мэрэгүү ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан сүнсээр өгдөг. Бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг адилхан сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгэх бэлгийг нэг сүнсээр өгсөн бол бас өөр нэгэнд гайхамшгуудыг үлдэх, нөгөөд нь иш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг нэг адилхан сүнс ажилуулдаг бөгөөд тэр өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрт хуваарилдаг гэж байна. Амен. Тэгэхээр нөгөө бас Үйлс 19:11-ээс 12 дээр Паулын гараар бурхан юр бусын гайхамшгуудыг үйлдэж байлаа. Түүний алчуур бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүрэхэд өвчин эдгэж муу ёрийн сүнснүүд зайлж байв гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бурхан дээр ирсэн энэ хүмүүс бурхан бол те энэ гайхалтай бэлэг авьяасуудаа бэлгүүдээ бол өгөх нь шүү дээ те. Өөрийн хүссэнчлэн хүн болгонд хуваарлан өгөх нь те. Бэлэг гэдэг бол бидэнд ирсэн бэлэг шүү дээ те. Бурхан дээр өгсөн бэлгээ бол хизээж буцааж авахгүй те. Тэгэхээр нөгөө нэг эхлээд бид нэр гайхамшигын талаар эхлээд тодорхой ингээд дистратаа яриа тий. Тэгэхээр нөгөө Паулын гараар бурхан ер бусын гайхамшгуудыг үйлдэж байлаа гэхээр энэ нь бол бурхан өгсөн бэлгээ өөрөө ажилуулдаг байх нь шүү дээ. Гайхамшгуудыг үйлдэж байлаа. Тэгтэл энэ Үйлс 19:18-аас 19-ыг итгэгчдийн олонх нь ирж үйлдэлээ улаан илчлэв. Эд шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход 50,000 мөнгөн зоос байжээ гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ариун сүнсээр биш бас эд шид гайхамшиг үйлддэг байсан эндээс энэ ишлээс гарч штэ тий. Тэнгүүд тэгэж үйлддэг байсан зүйл нь Паулын үйлддэг байсан тэр эд шидийг үйлддэг байсан хүмүүс нь Паулын үйлдсэн тэр гайхамшигыг харангуутаа тэр чинь биднээсээс өөрөөр үйлдэж штэ гэдгийг ялгааг олж харангуутаа биднээсээ үйлддэг буруу байжээ гэд тэр номнуудаа ирж хайсан биш штэ. Энд дээр бүр тод ялгаа тий. Тэгэхээр нөгөө нэг номын үнийг тий тооцоолоход 50,000 мөнгөн зоос болжээ гэд. Тэгэхээр тэр номоор юм уу өөр зүйлээр олж авах тэр мэдлэгээр тэднээсээр бид нар тэр гайхамшигыг үйлдэхгүй нэ. Ариун сүнсний хүчээр тий хуваарсан тэр бурхнаас өгсөн зүйлээр биднээс тэр гайхамшигыг үйлддэг гэдэг энэ дээр бас нэг ялгаа нь харагдчихэв тий. Бас яг энэ ишлэгийг харахаар зэрэгцээ тэгвэл гайхамшиг гэдээ бас явж явах нэ гэдэг нэг юм харагдчихэв тий. Одоо бурхны гайхамшиг бол үнэхээр гайхалтай. Энэ яг үнэн гараад ирэх үед илчлэгдэж биднийх бол биш юм байна гэдгийг бол өөрснөө улаасан байна шүү дээ тий. Тэгэхээр бас гайхамшиг гэж нэрлээд байгаа боловч хоёр төрлийн гайхамшиг яваад байна уу гэж бас харж болох уу?
Энэ бас ингэж байгаа байхгүй. Одоо Египтээс гарсан ном дэр байдаг штэ. Бурхан маш олон гайхамшигуудыг Мосегаар дамжуулаад тэмдгүүдийг хийдэг штэ. Тэгэхэд үүнийг үзвэл үүнийг хий гэд Мосе зөвхөн ингээд гараа сунгаад ингээд яг үйлдэлийн дуулууртай дагангууд Бурхан ариун сүнсний хуруугаар ич шийдүүлдэгчт нь тэр цусыг ус болгох гэд ингээд ойр зургийн гайхамшигч гэхэд одоо хаашаа тэд нар чинь ич шийдэл хийж байгаа байхгүй юу? Хийж байгаа байхгүй юу? Одоо илт мэлт хийж байгаа байхгүй юу? Тэгэхэд Бурхан бол үнэхээр чихэн гайхамшиг хийж байгаа байхгүй юу? Бурхан эхлээд Моцгаар үгээ хэлүүлж байгаа. Дараа нь ариун сүнс өөрөө тэр гайхамшигыг хийж байгаагүй тэмдгүүдийг хийж байгаа байхгүй. Түүнээс яг Мосеч тэрийг хийгээд байгаа юм биш байгаа байхгүй. Бурхан өөрийнхөө хуруугаар ариун сүнсээр тэр гайхамшигтай зүйлсүүдийг хийсэн. Тэгэхэд тэр нөгөө Египтийн ид шидчингүүд нь тэр зүйлийг хийж чадаагүй. Баруунд юу гэж хэлдэг вэ? Бид нар энийг чадахгүй байна. Энийг үнээр гарцаагүй Бурханы хуруу хийсэн байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр Бурханд бол боломжгүй зүйл нэг ч алга биш шүү дээ. Тэр ид шидчин тэр сатаны хүмүүсийн хийж байгаа зүйлсүүд нь болохоор хинт ч хэрэггүй зүйлсийг хийж байгаа байхгүй. Тэд өвчнийг эдгэж чадахгүй байна. Чөтгөрийг хөөж чадахгүй байна. Чөлөөлтийг хийж чадахгүй байна. Тэгэхээр яг гол учир нь юу гэхээр яг цэвэр Бурханы чи ингэж хэлээ гэсэн тэр үгийг Мосед яг ингээд дуулууртай давтаад хийхэд ариун сүнс ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр ямар газар ариун тэр гайхамшиг чөлөөлөлт Бурханы ариун сүнс ажиллаж байна. Ямар газар ажиллахгүй байна. Ажиллахгүй байлаа гэд тэр номлол тэнд яг Бурханы хэл гэсэн зүйлийг хийж чадчихэв үү? Чадахгүй байгаа учраас ариун сүнс тэнд тэр гайхамшиг тэмдгүүдэд үзүүлэхгүй байгаа байхгүй юу? Үүгээрээ их ялгаатай. Тийм тий. Тэр нөгөө Бурханы бас эндээс нөгөө Бурханы хүмүүсийн ч бай тий хийж байгаа тэр гайхамшгууд нь хамгийн сүүлийн үр дүн нь юу юм бэ гэдгийг бас харах чухал байгаа байхгүй юу? Жишээл зүгээр л нэг хийж байгаа гайхамшиг тэгвэл хүнд ямар хэрэгтэй. Гэтэл Бурханы хийж байгаа гайхамшиг бол тэг өвчнийг эдгэж муу ярийн сүнсүүдийг зайлуулах байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэр гайхамшигын хийгдэж байгаа тэр газар хийж байгаа тэр гайхамшигын үр дүн нь ямар байна гэдгийг хараад энэ яг Бурхан хийж гин үү тэг бохир сүнс хийж гин үү сатан хийж гин үү гэдгийг ч гэсэн бас ялгаж харах нэг үр жимсээ яг зөв тэг ялгана гэж байгаа шүү дээ юм дээр. Тэг. Тэгэхээр одоо ингээд энэ цуглаан энэ нөгөө цуглаан дээрээ ирээд ингээд 6 сар боллоо. Тэгэхэд миний амьдрал дээр ямар гайхамшигтай хамгийн сайхан зүйл болж байна. Миний амьдрал үнэхээр хэрэгцээтэйсэн бүх тэр гайхамшигтай сүнслэг ерөөл хангамж одоо энэ амьдрал дээр ч гэсэн үнэхээр бодит болж байгаа үйл явдал миний амьдрал дээр бүр үнэхээр гайхалтай хэрэгтэй. Надад үнэхээр хэрэгтэй байсан зүйлсүүд байгаа байхгүй юу? Би одоо итгэвч болоо 20 жил болоход надад асар их дутагтаад би цангаад та хаана байна вэ? Таны амсан амлтууд хаана байна вэ? Яагаад энэ Библиэлд болсон үйл явдал чинь болдгүй юм бэ гэд ингээ хайсаар яваад өнөөдөр би энд ирчихсэн байхад 6 сарын дотор миний бүр ингээд 20 жил төсөн хүлээж ийсэн тэр үнэхээр итгэл чөлөөлтүүд болж байгаа байхгүй. Тэгэхээр Бурхан өөрийнхөө тослогдсон хүнээр дамжуулаад эрх мэдлэлээ өгсөн байна. Тэр тослогдсон хүнээрээ дамжуулаад үгээ хэлж гин. Яг Бурханы цэвэр үг амнаас нь гараад бүр чихээ дэлдэлгээд ингээд сонсоод ингээд авахд тэн дээр ариун сүнс ажиллаад чөлөөлтүүд ингээд явагдаа амьдрал дээр болж исэн нөгөө хар бараан үнэхээр ингээд нөгөө муухай тэр ерөөс арилдгүй яаж залбираад ингээд арилдгүй тэр зүйлсүүд чөлөөлөгдөд эхэлж байгаа байхгүй. Гэр бүл өөр хүүхэд хань ижил бүхэл зүйл дээр ямар гоё юм ямар сайхан үнэхээр Бурханы гайхамшиг болж байна. Энийг гайхамшиг гэхгүй бол юу гайхамшиг. Тэгэхээр сайн сайхнаар эзний гайхамшиг ирдэг байхгүй юу? Ямар ч үр дүнгөө ямар гоё юм бэ? Өөстө сони энэ гоё энэ гайхамшиг ингээ энэ бол гайхамшиг биш байхгүй. Энэ бол зүгээр л ээж шийдэл гэсэн. Тэгэхээр бас нөгөө ариун сүнс чинь заавал мэдрүүлээд байгаа шүү дээ. Тэрийг бол одоо бид нар чинь бодит гээд байгаа тийм. Дандаа бодит ажиллаад байгаа шүү. Би ариун сүнс маш хурдтай. Маш хурдтайгаар хүнээ чөлөөж ажилтгийг харж байгаа юм. Бурхны үгийн тухай байдаг шүү дээ. Итгэвтэй гэдэг шүү дээ. Тэр чинь яг дараа өөр нэг утга нь хурдтай байна. Тийм. Ариун сүнс Бурхны үгтэй хамтраад ингээд ариун сүнс өөрөө үгтэйгээ ингээд Библиэтэйгээ үгтэйгээ хамтрахад энэ амьдрал дээр ямар хурдан өөрчлөлт явуулж байна тийм ээ. Энэ бол үнэхээр гайхамшиг гэхээс өөр арга байхгүй шүү. За тэгэхээр одоо ч яг хэлж штэ. Ямагч хэлээ. Гайхамшиг гэдэг бол хүн
амьдрал дээр байгаа одоогийн нөхцөл байдлаа мэдж जैन, өмнөх нөхцөл байдлаа мэдж जैन тий. Ирээдүйдээ ч би нэг найдвар дотор хамгаалалт дотор байгаагаа ч мэдж байна гэдэг. Ингээд нэг эрүүлэр 3 цагийн нөхцөл байдлыг харж болж байна. Сүнслэг асуудлууд нь шийдэгдэх юм байна. Энэ бурхны цэвэр үгийг сонсоод ирэхээр хүний амьдрал нөхцөл байдал өөрөө өөрчлөгдөд ирж байгаа өөрөө гайхамшиг юм аа гэж штэ тий. Амьдрал дээр үр жимс гарахгүй болвол тэр гайхамшиг хинт хэрэгтэй. Бурхны гайхамшиг яг ариун сүнсээр хийгдсэн гайхамшиг гэдэг бол өөрийн бурхны үгтэйгээ хамтраад ариун сүнс ажиллаад тэгээд жинхэнэ гайхамшиг болж байгаа. Тэр нь бүр хурдтай 7 хоногор маш хурдтай олон зүйл өөрчлөгдсөн. Халелуя. Тийм тэгээд Луг 11:20 дээр хэлсэн шүү дээ. Гэвч би бурхны хуруугаар чөтгөрүүдийг зайлуулсан тийм бурхны хаанчл та нарт ирчгээд байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр ингээд нөгөө зүрх сэтгэл нөгөө Давидын бас хэлдэг шүү дээ. Миний зүрхэнд те ямар нууцлагдсан гимүүд байна вэ? Эзэн та сануулаач гэдэг шиг бид нар ч гэсэн итгэгч гээд бурхан дээр ирсэн хүн болгон эзний дотор зүрх сэтгэлдээ байгаа тэр зүйлээ тэр шүтэн болгосон зүйлүүдээ эзнээс аваад цэвэрлэгдэх тусам одоо тий мэддэхгүй байгаа тэр морин сүнсний бохир сүнсний тэр бидний зүрхэнд орчоод биднийг зовоогоод үл мэдэх тэр зүйлүүдийг ариун сүнс илчлээд тэгээд ариун сүнсний тэр эрх мэдлэр хүчээр ариун сүнс хөөж бурхны хуруунуудаар чөтгөрийг тэрнээс ямар ч гайхамшиг энэ таны дотор байгаа тэр тэрслийг хөөж чадахгүй байхгүй. Ариун сүнсний хүчээр тэр тэрслэл тэр бохир сүнсүүд сүнслэг зүйлээс хөөгдөж байна гэх. Нөгөө нэг эдгэх бэлэг аяас те ингээд чөтгөрөх эдгэх бэлэг аяас гэдэг юм уу тэр чинь бэлэг гэдэг байгаа шүү дээ. Бэлэг өгөгдсөн л бол буцаж авагддаггүй гэдэг байгаа те. Тэгвэл эдгэх бэлэг аяас хийж байгаа хүн өөрөө аврагдсан уу? Тэгвэл яг аврагдсны баталгаа юу вэ гэж нэг асуулт гарч болно шүү дээ. Заавалч тийм. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс магадгүй итгэгч нар маань ч гэсэн өнөөдөр эзэн дээр итгэсэн л бол аврагдсан гэсэн штэ. Одоо аврагсан бол одоо мэдэх юмш боломжгүй. Тэгэл нэг өгсний дараа дивож явах уу 5 явах уу гэж тэр үедээ л мэднэ тий. Бас тийм ойлголттой байж болно тий. Тэгэхээр үгүй маа энэ бол Библиэр ерөөсөө тийч хэлээгүй тий. Тэгэхээр нөгөө нэг бидний ариун сүнсний биднээс гарч байгаа тэр ариун сүнсний 9 үр жимс Галаат тий 5:22 ариун сүнсний 9 үр жимсээрээ бид нар гарч ивэл бидний дотроос те биднээс гарч өөрчлөгдөж ивэл энэ маань бидний аврагдсны баталгаа болно гэд. Тэгэхээр нөгөө нэг магадгүй бид нар эзэн дээр итгээд ариун сүнсийг хүлээж аваад сүнсээ аварчлаа. Тэгвэл одоо бидний эзэн дээр очихын тулд бид нар сэтгэл бас эзэн Есүсийг ирэх хүртэл таны сүнс сэтгэл биет нь бүрэн те гимгүү байж ингэж бүрэн бэлтгэгдсэн байх болтугай гэж байдаг штэ. Тэрүүнтэй ижилхэн одоо бидний сэтгэлээ аврах энэ процесс явагдаж байгаа энэ үеуд байна эзэн дээр ирсэн бол тэгвэл сэтгэл аврагдахын тулд яах вэ гэхээр сэтгэлийг бид нар өөрийнхөө махан биеэр хизэж аварч чадахгүй. Ариун сүнсний тусламжтайгаар бид нар сэтгэлээ авраад сэтгэл дотор зүрхэн дотор юу байна? Ариун сүнс тэрийг хичилж өгөөд тэр доргон бид нар өөрсөндөө хин нэгэн иш үзүүлэгч юм уу хин нэгэн хүнээр хин нэгэн гайхамшиг үлдгчээр бид нар ирээд те нэг мэрэг төлөгчөөр очиод бид нар тэр сэтгэлээ бид нэр цэвэрлүүлж чадахгүй байхгүй юу? Ариун сүнсний тусламжтайгаар бидний өөрснөө сүнсээ сэтгэлээ цэвэрлэгдээд тэгжээж бид нар сэтгэл маань цэвэрлэгдээд ирэнгүүт зүрх цэвэр болоод ирэнгүүт биднээсээс ариун сүнсний үр жимс гараад ирнэ. Тэгэхээр бид нар эн чинь л нөгөө нэг аврагдсны баталгаа болоод байна гэдгийг тэгэхээр нөгөө нэг эцээсээ нөгөө хайр ариун сүнсний үр жимс хайр гэж. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээс хайр ундарч гарч ийн үгүй юу? Зүв байна уугүй юу гэдэг бид хүн болгон итгэж хүн болгон өөр өөрснийгөө шүүж чадна. Өөр өөрснийгөө дотор руу харж чадна. Тэгэхээр тэр бол үнэхээр тэгтэл нөгөө нэг эдгэх хичнээн нөгөө эдгэх бэлэг аяас бэлэг гэдээ өгсөн шүү дээ. Явж л тэр хүн магадгүй эдгэх бурхны дотор ингээ явж байгаад тэр хүн бурханд авагдахаасаа өмнө тэнд явахаасаа өмнө тэгвэл нөгөө нэг сэтгэл нь бүрэн гүйцэд аврагдаагүй байхдаа гим нүгэл хийгвэл яах юм? Гим нүгэл хийгээд тэгвэл ийм зүйлч гэсэн Монголд байж тээ итгэгчнэрийн дундч байж тэр хүн эдгэх бэлэг аяас байлаа хүн эдгэлээ тэгсэн мөртлөө өөрөөсөө тэр хүнээс нь өөрөө тэр хүнээс удирдагч пастор хүмүүсээс зүрх сэтгэлээс нь цэвэр байж чадахгүй тэр ариун сүнсний үр жимс гарахгүй бохир байгаад завхаараач ч юм уу худлаа хэлээд бүр тийм байгаа тохиолдолд энэ дээр нэг ишлийг бүр тодорхой хэлээд Матай 7:22-оос 23 дээр тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж таны нэрээр чөтгөрүүдийг хөөж таны нэрээр олон гайхамшгуудыг үйлдэж байсан босуу
гих болно. Тэгтэн би тэдэнд би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэв гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр ёс бусыг би таныг танихгүй, ёс бусыг үйлдэгч надаас зайл. Тэгвэл магадгүй Есүсийн нэрээр чөтгөрүүдийг хөөж байгаа зүйлийг ёс бус гэж хэлээгүй. Тэ? Тэр хүнд өгсөн бэлгийн ажилуулж ямар ч хүнээр дамжуулж бурхан бэлгийн ажиллаж, ямар муу хүнээр дамжуулан бурхан өөрийнхөө ажлыг хийж болох байхгүй. Тэгтэл ёс бусыг үйлдэж гэдэг тэр хүн лөө нь хараад шүү. Тэр хүн өөрөө бохор байгаа учраас Есүс гэсэндээ ёс бусыг үйлдэж би чамайг танихгүй надаас зайл. Сэтгэл нь аврагдаагүй. Сэтгэл нь аврагдаагүй. Ямар ч үр жимс байхгүй. Сэтгэл нь аврагдаагүй гэдэг чинь махан биеийн ч аврагдаагүй гэсэн үг. Тийм тий. Хэрвээ сэтгэл одоо би бол ингэж ойлгож байна л да. Тэгвэл эндээс сэтгэл аврагдахад за сүнс аврагдсан байгаа тийм ээ. Тэр бол тодорхой болсон. Тэгтэл сэтгэл аврагдаагүй учраас махан бие ч аврагдаагүй шүү. Сэтгэл хэрэг аврагдчих юм бол махан бие аврагдана. Жишээлбэл зүгээр одоо тамхи татдаг хүн дээр бодъё л да. Тэр тамхи татах сэтгэл тамхи татдгүй болоод аврагдчих шүү. Тэгэхээр тэр махан бие чинь аврагдчих шүү дээ. Ер нь аврал гэдэг чинь аюу олооттой. Нэг бол сүнсээр аврагдсан байгаа шүү дээ. Этгээд хүүд итгэгч хинч мөхгүй гэд. За тэгэнгүүт бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа үед нөгөө дээлээ угаагчид ерөлтэй гэж байгаа шүү дээ. Дээлээ угаахад гэж нэг дээл гаргаж ирээд угаах биш шүү дээ. Чи сэтгэлээ угаах. Гэхдээ сэтгэлийг бид нар өөрснөө угааж дийлэхгүй байхгүй юу? Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байх шаардлагатай гэж байгаа тий. Ариун сүнсэндээ удирдуулахгүй ингээл өөрөө бодлоор тэр чи энэ гэдэг Библийг ингээл уншичаал тэрийг ингээл нэг юм байна гэдэг. Ариун сүнсээр удирдуулахгүй хинч чин сэтгэлээсээ бүр тэр зүрх сэтгэлс гимшдэггүй байхгүй юу? Тэгээ дээлээ угаах гэдэг чинь уншлаа ариун сүнсийг дүүрэн байж уншаад яг тэр хүн яг дуулууртай байхгүй ариун сүнс дуулууртай байж чадна. Сэтгэлээрээ удирдуулаад явах юм бол дээлээ угаагаагүй байна. Нөгөө нэг хормын хувцас өмсөөгөө байна. Энийг гадагш нь гаргаж хай гэдэг. Тэгэхээр нөгөө Библиэлд гарч байгаа бидний нөгөө тэгж болохгүй те нөгөө нэг юм нүгэл хийж болохгүй тэгж болохгүй гэд байдаг зүйлүүд маань яагаад ингэж сэтгэлийг л аврахын тулд хийсэн зүйлүүд байгаа байхгүй те сэтгэлийг л аврахын тулд чи зөв байх ёстой зөв үр жимс гарах ёстой зөв үр жимс гаргахын тулд яах вэ гэхээр бууж өгөөл гэдэг байгаа те сэтгэлээ те хууч явааг л зүрхээ зөв болгоо тэгэхээр нөгөө бурхан нөгөө зүрхийг хардаг гэдэг байгаа шүү те зүрх сэтгэл аврагдаагүй буруу зүйл хийчээд үл зүрх аврагдахгүй тэгэнгүүт л тэндээс ямар үр жимс гарах уу гэхээр л тэ нөгөө үр жимсээр тань гэдэг чинь те миний хүмүүс үр жимсээрээ танигдана гэд хэлээд байгаа шүү. Тэгээд тэрийг хүчээр хийх гээл бас нэг хэсэг чи яваа бидтэй гэдэг чинь. Тэгээ хүчээр бол хийдэг юм биш. Аврагдсан сэтгэл өөрөө л аяндаа л нөгөө зүвт байдлаа хөврүүлээ. Аврагдсан. Одоо бидний амьдрал дээр тийм шүү дээ. Яг нөгөө ялцсан хэсгүүд үйлчлэлээр биш шүү. Өөрөөсөө цаанаасаа ундраад байдаг гэдэг шигтэй яваад байгаа. Махан биеийн үйлчлэл чинь болохоор ариун сүнсний нөгөө нэг тэр удирдлагаар биш махан биеэр бид нарт аягүй үйлчлэлдэг гэсэн. Тэгсэн чинь тэр үр жимс нь амьдрал дээр бас гарч ирэхгүй байгаа байхгүй. Тэгээ нөгөө ерөөл мөрөөл нь ерөөс авагдахгүй зовцсон. Чи баг хараал дотороо явж байгаа юм шиг заримдаа үр санагдаж байгаа хгүй. Гэр орон дээр ах トゥ амрах сатан дээр болж байгаа үйл явдал үр хөвгтдээ болж байгаа зарим үйл явдлыг бүх үйл явдал нь биш л дээ зарим нэг үйл явдлыг харахаар жигээ хараал дотор байгаа юм шиг тэрний ерөөс арилахгүй байгаа хгүй. Тэгэхээр зэрэг сэтгэлээр аврагдсан хүний сэтгэлээ ингээд яг бурхны цэвэрлэгдээд ариун сүнсээр ингээд угаагдаад гимшээд цэвэрлэгдээд яг дуулууртай яг эзний дотор явж байгаа хүн дээр эцэст яг ямар гайхамшигтай зүйл ирдэг вэ гэхээр тэр эрх мэдэл гэдэг зүйл чинь бас ирж байгаа. Би батсан би тунгаа пастрыг хараад би батсан. Хөөх энэ хүнд хэн энэ эрх мэдлийг өгөө гэд парсачууд асуудаг үсттэй. Тэгсэн чинь парсачууд болохоор ерөөсөө аюу эсэргүүцэж байгаа шүү дээ. Энэ чөтгөрөө зайлуулж байгаа юм байна гэд. Тэгэнгүүт та ямар эрх мэдлэр энийг үлдэнэ вэ гэж пастраас хүмүүс тэгж асууж байгаа байхгүй юу? Шашинлаг сүнстэй хүмүүс одоо шашинлаг гэхээр одоо хөөх юм амар муухай гэж хэлээгүй шүү яг хууртагдсан хүмүүс байгаа байхгүй юу. Одоогийн байдлаар христч хүмүүс ч ер нь хууртагдсан байгаа шүү дээ зарим зүйл дээрээ. Тэгэнгүүт тунгаа пастраас ямар эрх мэдлэр үсэж байгаа энэ гайхамшиг энэ итгэрлийг хэн хийгээд байгаа юм. Чөтгөрөө зайлуулад байгаа юм шүү гэж баг тэгж одоо хүмүүсийн бодол дотор ийм явагдаад байна шүү. Тэгээд бурхан Монголд ариун сүнсээрээ гайхамшигтай юм чөлөөлт одоо христч хүмүүсийг хайрлаад тийм ээ чөлөөлт хийх гээ эдгэрэл хийх гээд ингээ үйлчлээ явуулангууд ариун сүнсний эсэргүүцсэн үг хэлтгүүд асарх гарч иж байгаа. Одоо жишээлхэд ингээд энэ манай цуглаанаас явсан энэ хүмүүс чинь болохоор гайхамшиг тэмдэг хөдөлтөд явчихсан.
Бурхныг дагддаг хүмүүс байна гэж байгаа байхгүй. Тэгсэн чи яг үүндээ миний дагалдагч нарыг яг цэвэр яг Бурхны үгэн дуулууртай байдаг хүмүүс чинь дагалдагч нар шүү дээ. Итгэгчд гэж хэлээгүй шүү дээ. Бүр дагалдагч нар гэсэн байхгүй. Миний дагалдагч нарыг дагалдах тэмдгүүд нь өвчнийг идэх чөтгөрөх хөөх гэж байгаа байхгүй. Энэ гайхамшигыг хэн хийж чаддаг вэ гэхээр яг цэвэр үг, Бурхны үгийг, цэвэр үгийг яг Бурхны хэл гэсэн үгийг хэлээд номлож байгаа гайхамшигтай тэр нөгөө Библийн амьд Есүсийг ажилуулж штэ. Тэнгүүд тэн дээр чинь ариун сүнс өөрөө тэмдэг гайхамшиг дагалдуулж үгээ баталж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Иохан 10:18 дээр хинч амийг минь надаас авахгүй, харин би өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад байна. Буцааж авах эрх мэдэл нь ч би. Энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр Есүс сая хэлсэн тэр эрх мэдлийг, ариун сүнсний эрх мэдлийг, чөтгөрийн хөөх эрх мэдлийг үнэхээр өөрийн дуулууртаа дагж байгаа хүндэл Бурхан өгнө. Тэгэхээр тэр газар л Бурхны өмнө итгэмжтэй дуулууртаа тэр хүндэл Бурхны ариун сүнс ажиллаж үгээ баталж тэр газар эдгэрэл чөлөөлт үйлчлээ өгнө. Тэрнээс биш тэр чөтгөрийг хөөх гэдэг чинь гайхамшиг мөн үү биш штэ. Ямар ч чөтгөрөө хөөж тийм гайхамшиг байхгүй ш. Тэгэхээр нөгөө Бурхан л тэр чөтгөрийг хөөнө. Тэрнээс нөгөө чөтгөрдөө Бурхны хуруугаар чөтгөрийг хөөв гэд байд тэ. Тэгэхээр үгээр бүр ингээд яа чи тунхаглаж л да энэ чинь бүр яг Бурхны Библиэд байгаа нэг гайхамшигтай үгүүдээр тунхаглаж. Одоо яг сатаныг ялж ийн энэ үгээрээ ялж ийн. Марк 3:26 дээр хэлсэн байхгүй. Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал тэр оршин тогтнож чадахгүй. Харин эцэс нь ирнэ гэж байгаа байхгүй юу? Сатаны эцэс ирэх гэж байгаа ирнэ гэж яхад сатан чөтгөрийг хөөхөд сатаны эцэс ирнэ гэж байгаа байхгүй бүр ингээд хуваагдаад оршин тогтнож чадгаа болно. Тэгэхээр хизээч энэ чөтгөрийг хөөх эдгэрэл явуулж байгаа Бурхны үгийг тунхаглаж байгаа энэ газар яг Паул яаж ажиллаж исэн одоо Монгол оронд яг энэ зүгт ажиллаж байгаа шүү гэдэг нь бас Матай дахиад Бурхны үгийг би бүр олон үгээр батлъя л да. Матай 12:26 сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрэг гэж Есүс өөрөө хэлсэн байж шүү дээ. Эзэн өөрөө хэлсэн байна. Сатанаа зайлуулахгүй, чөтгөрийг зайлуулахгүй гэж шүү дээ. Есүс өөрөө баталж ийн энийг бид нар батлаагүй. Бурхан өөрийнхөө үгээр би шүүнэ гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг хэлж байгаа хүмүүс та нар Бурхны үгийг одоо сонсоод тэгээд эргээд ингээд эзнийхээ өмнө гимшээд та нар ч гэсэн үнэхээр гайхалтай тэр үнэхээр өрөөлийг аваасай гэж хүсэж байна. За дахиад хэлье. Матай 3:23 Марк 3:23 сатанаа яаж зайлуулж чадах билээ гэж Есүс өөрөө ингэж хэлсэн шүү. Тэгвэл энэ дээр хэлсэн байгаа шүү дээ. 2-р Коринт 2:11 дээр Паул хэлсэн байна. Ингэсэн нь биднийг сатан мэхэлж далимдуулах вэ гэсэндээ юм. Тэгэхээр хэн мэхлэгдээд байна вэ? Чөтгөрийн хөөн зайлуулад үнэхээр Бурхны үгийг тунхаглаад ингээд олон хүмүүсийг үнэхээр авралт ингээд тэр мөнхийн улсын үе таалган дээр авчраад байгаа нэгэн муучлагдаад байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ чинь сатан мэхлээ далимдуулаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар оюун ухаан дотроо яг Библийн яг энэ хэлсэн үгүүдийг ингээд тунгаагаад бодох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр гайхамшиг тэмдгүүдийг дагаад явчлаа гэдэг чинь хэн хэлж ийн вэ? Сатан мэхлээд ийм үгийг хэлүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд мэрэгүү ухаантай гайхамшигтай христчэн хүмүүс та бүхэн үнэхээр энэ зүйлэн үнэхээр Бурхны үгийг бясалгаад би ингээд зөв ингээд тунгааж ийн үү, зөв шүүж ийн үү, эзээ надад туслаач. Би ойлголт ичт ариун сүнсээр авмаар байна гэхэд үнэхээр гайхамшигтай илчлэлт ирнэ гэдгийг би хэлмээр байна. Бэлэг авьяас тий түнгод хүний өөрийн аврал гэж нэг хоёр тустай юм харагдаад байна тий. Түнгод бэлэг авьяас нь болохоор нөгөө хамгийн хиндэрлсэн шүү дээ. Нийтийн тусын тулд гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө бэлэг авьяас хүний аврал биш. Бэлэг авьяас бусад хүмүүсийн төлөө нийтэд өгөгдсөн тэр хүнд өгөгдсөн зүйл юм байна. Тэгээ тэгэж харагдаж байгаа байхгүй. Түнгод одоо ерөн ихэнх нь ингээ хараад байгаа. Бэлэг авьяас гуйгаад ав тий. Түнгод бэлэг авьяас авцсан хүн л бараг авцсан гэж ойлгох болчихж байгаа юм шиг тийм нэг ойлголт ингээ яваад байгаа байхгүй. Түнгод энэ хоёр чод ингээ тустай юм байна. Бэлэг авьяас хичнээн авлаа тий. Энд чинь болохоор таны өөрийн авралын төлөө нийтийн тусын тулд өгсөн юм байна. Түн нөгөө талдаа өөрийнхөө авралын төлөө гэм нүглийг бас үлдэхгүй тий. Явах хэрэгтэй юм байна. Тэнгууд нөгөө хичлэлтээр хэлсэн шүү дээ. Ёс бусыг үлдэж та нар зайлаа гэдэг чинь хүмүүс нөгөө нэг тэрийгэ холоод тий ялгаж салгаагүйгээсээ болоод
бэлэг авьяасаа үйлчлээд явж байгаа хэрнээ би ингээд бэлэг авьяас аваад хүмүүст олон хүмүүст үйлчилж байгаа учраас би одоо бүхний өмнө очив те ингээ аврагна те гой шагнал авна гэж бодож байгаа. Тэгсэн хэрнээ цаагаараа өөрсдөө нөгөө гим нүглөө үйлдэл тэр бэлэг авьяасаараа гим нүглээ бас халахлаад байгаа юм биш үстэй те. Тэгэж бас хүмүүс буруу ойлгож байна шүү дээ өөрийгөө ингээд би бэлэг авьяас те би шүзүүлэгч тийм учраас би бэлэг авьяас авсан учраас би гим нүглэхгүй гэж бодож байна те. Тэнгууд энэ хоёр ч ингээд тусдаа ойлголт юм байна гэдэг бас ялгаж сайн хараасаа гэж хүсэж байна. Яг бол нэг юм ерөн ингээд нийтээр яваад хад нэг тийм холимог юм байгаад байгаа байхгүй тийм ийм гоё нарийн заагууд гэдгсэн шүү дээ. Нарийн заагуудыг гаргаж өгөх болохоор яг нэг тал руугаа оронгууд нэг бол мөн гээл буруу зүйлийг ч мөн болгоод эсвэл нөгөө тийш болгоод зөв зүйлийг биш болгож ингэж нэг хоёр тал руу хазааж ороод байгаа. Одоо нөгөө нэг сайныг сайн муу болгоод мууг сайн болгоод ярьж гинэ гэдэг чинь ялгах чадвар аюу дутагдaltaй болж байгааг харуулж байгаа. Тийм бас нөгөө тэрийг чинь ерөө зааж өгөхгүй бол хэлж өгөхгүй бол хэм мэдхгүй гэж юм. Тийм зааж хэлж өгөхгүй бол бас яаж мэдгүй юм бас нарийн зүйлүүд бас байт юм байна. Дээрэс нөгөө бэлэг авьяас чинь дотроо нөгөө олон зүйл юм байна. Хайрыг мөшгөртөн гэдэг тийм. Хайр хэлээр ярьлаач тийм бидний хайр бол ангинах цанг тийм хоосон гэдэг чинь хичнээн бэлэг авьяастай байлаач өнөөдөр та хайраар тэр зүйлийг үйлдээгүй бол таны бэлэг авьяас бас л хоосон юм байна тийм учраас ямар бэлэг авьяас ямар зуршилтлээр хийж яана хараарай гэдээ оюун нэгчлсэн тийм тэр бас айгүй нөгөө нэг бэлэг авьяасыг ялгаж салгаж харах нэг зүйл байгаад байхгүй тийм бэлэг авьяастай хүн болгоныг ариун хүн болцсон тийм мундаг болцсон гэж бас харж энэ айгууг сүнсээр өссөн мундаг хүн байна гэж гарч болохгүй. Яг ариун сүнсэндээ дагаад явж байгаа хүн яг захируулдаг бурхан дуулууртай даруй хүн гэж бас харж болохгүй байгаа юм. Тэгээ амьдралынх нь үр жимсээ ариун сүнсний үр жимсийг тэр хүн үнээс яг үнэхээр гарч ийн үү? Амьдрал нь яг ямар байна? Харилцаа нь ямар байна? Тийм тэглэж нөгөө нэг ганцхан тэр хүн дотроо асуудалтай байгаа хэрнээ бэлэг авьяасны ажиллаад байгаа тохиолдолд шууд бас ингэж харалган дагаж болохгүй юм байна. Одоо айгүй их олон хүмүүс нөгөө хуйларч дагдаг. Дагаал яваад байдаг шүү дээ тий. Тэнгууд тэн дээр амар маш олон хүмүүс ер нь бол ингэж хуурдагдаж тий. Яг бурхнаас биш. Тэр их үзүүлгээ өгөх ч юм авч байгаа. Энэ өөрөө бас нөгөө хүмүүсийг хүлээсэнд оруулж байгаа тий. Энэ нэг айгүй хатуу үг байдаг шүү дээ Библиэлд. Сохрон сохроо дагавал нөхөн туннаа гэдэг. Тэгэхээр бид нэр айгүй сайн шалгаж хянжих хэрэгтэй байхгүй. Тэг юугаар хянж шалгах юм гэхээр Библийн үгийг ариун сүнснээс гуугаад ариун сүнс Библийн үг хоёр бие бинийгээ батлаад Есүс чинь Библийн үг штэ бас ингээ гуруулаа бүр ингээд бурхан өөрөө цэвэр номлолч өөрөө нөгөө бас номлолч үгээ батлаад Библи чинь номлолоо батлаад тийм. Үнэхээр баталдаг байхгүй юу. Тэгэхээр биднэрт энэ зүйлийг хийснээр яг Библиэ сайн ингээд ариун сүнснээс гуугаад ингээд цэвэр зүрхээр ингээд одоо даруй зүрхээр ингээд уншснараа бид нар ядгүй гэхээр ялгах чадвар эзнээс бэлэг авьяас ирэх гарцаагүй орж ирдэг. Бүгд одоо ингээ ялгаж ш нөгөө гайхамшиг хүртэл хоёр юм байна. Тийм хоёр юм байна. Бэлэг авьяасын хоёр ч тусдаа юм байна. Чөтгөрөөс юм байна. Их сурвалжтай тийм өөр зүйл байхгүй гингод гайхамшигыг хүртэл ялгаж одоо болж байгаа шүү дээ. Таны хэлсэн нөгөө би ялгах салгах чадвараар яаж хүн бурхнаас ирж байгаа гайхамшиг яг үнэхээр хүнд хэрэгтэй байна тийм. Тэнгуутаа чөтгөрөөс ирж байгаа нь зүгээр нэг ил биш тийм маяг ямар ч хүнд хэрэггүй байвал ингэж бас ялгаж болох нэ тий. Тэнгуут нөгөө талаар эдгэрлийн бэлэг авьяасыг бас ялгаж харж болох юм шүү дээ. Тэр хүн үнэхээр эдгэрч юм. Хэрвээ эдгэрхгүй бол тэр бас л ид шид тий. Тэнд өөр зүйл ажиллаж байгаа үр дагавар гараад ирж байгаа тий. Бас нөгөө чөтгөрийг хөөж байгаа шүү дээ. Тэнгуут тэрийг хүртэл бас хилээд өгсөн шүү дээ. Чөтгөр хөөх нь гайхамшигаас өөр юм аа. Чөтгөр хөөх нь болохоор тэнд хаанчлах эсрэг хуваагдахгүй. Тэгвэл тэнд болохоор тэр нөгөө нэг муу сүнс ажиллах биш. Харин бурхан өөрөө ажил харанхуй гэрэл хоёрын тулаан болд юм байна. Тэгвэл ингээд гайхамшиг чөтгөр хөөгдөх хоёр ингээд салгадаад хараад ирж байгаа тийм. За чөтгөр гайхамшиг нь болохоор бурхнаас биш. Ингээд төрөлдөж болох юм тийм. Тэгвэл эдгэр чөтгөрийн хөөхнийх нь зөвхөн бурхнаас айд юм байна. Эндэр бол чөтгөр хизээч өөрийгөө хөөхгүй. Яг л тэрний хаанчил нуруу уннаа гэж. Тэнгуут тэнхийн ажил бурхан. Хэрвээ эдгэр чөлөөлж ажил тэнд бурхан ажиллаж байгаа юм байна. Тэгвэл тэрийг харчаад гайхамшигыг дагаад явцсан гэж ярьж байгаа хүмүүс гайхамшиг болон чөлөөлт хоёроо бас л ялгаж
хараагүй байна тий бас мэдээгүй байна ойлгоогүй байгааг нь шинж байгаа шүү дээ тий тийм учраас ингээд нөгөө гачсан оюун санаанд хүргэдэг гэд те яг зөв юмыг олж харж чадахгүй гэд тэнгууд нөгөө ариун сүнс ингээд бидний дотор орж ирээд ариун сүнсийг дахиж төрлөө тэгвэл ариун сүнсийг бити гомдоог эхэлсэн шүү дээ. Тэ ариун сүнсийг бити гомдоо гэсэн. Тэгтэл ариун сүнсийг гомдоох зүйл нь болохоор махан биеийн хүслийн дагуу гим нүгэл хийгээд ах юм бол ариун сүнсийг гомдоод ариун сүнстэй тэрсэлж гин гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд ариун сүнстэй тэрслээд ингээд гомдоогоод ирэх тусам ариун сүнстэй галыг бөхөөгөөд дотроос нь ариун сүнсний дууг багсгачдаг, ариун сүнсний дуу хоолойг сонсож чадахгүй болно те. Тэгээд ирэхээр зүрх хатуураад ирнэ. Зүрх хатуураад ирэхээр гацсан оюун санаанд хүргэдэг гэд. Тэгээ энийг нөгөө нэг хэлсэн гайхал ишлээ байхгүй. Исая 5:22 дээр мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчэд, харанхуй гэрлийг харанхуугаар солигчд, гашууныг амттай гашуунаар орлуулагчд хөөхийе гэсэн маад байгаа юм. Бүр гайхалтай юу те. Тэгэхээр нөгөө нэг ингээд гацсан оюун санаа гэдэг чинь бидний зүрх хатуурснаас хүрэх юм байна. Зүрх хатуурна гэдэг чинь яагаад гэвэл бид нар Бурхны үгийг дагаагүй гим нүгэл хийснээс болж энэ чинь зүрх хатуурчт юм аа. Тэгтэл Бурхны үгэн дотор байсан хүн чинь яг нөгөө сүнсний нүд чих нээгдэн гэдэг чинь үннийг үннээр нь олох харах чадвар байгаа даахгүй. Тэгтэл энд хуучин те холимог номлол байна уу? Энд яг Бурхны ажил явагдаж байна уу? Энд юу байна гэдгээ ялгаж харахгүй ингээд эсэргээр нь харна гэдгийг энэ дээр бүр хэлсэн байгаа юмсэ те. Тэгэд энэ Ором 1:28 дээр бас тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ гэж байгаа юм. Тэгэхээр Бурхан араас нь ингээл хөөцөлтөд яваад байгаа юм. Тэгэд үнэхээр тэр гим нүглээ сонгоод гişнэ Бурхан дээр байна гэд магадгүй байж болно. Сүм цуглаанд явж болно, бүтэнсээ өдөр номлоо сонсож болно, дуулууртай байж болно, үгээ уншиж болно. Гэхдээ үнэхээр тэгж болохгүй гэсэн зүйлийг өнөөдөр нийгэмдэр ч гэсэн үйлдэл яваад байх юм бол энэ маань үнэхээр ариун сүнсийг Бурханыг тэрсэлж яана л гэсэн үг болчихж байгаа юм. Тэгээ тэнгууд Бурхан за гээл зүгээр ингээд завхарсан зүйлтэй нь орч ёс усгүй үйлдэлт нь орхичээ гэж шин. Тэгэл тэр зүйлт нь ингээл орхичээ. Тэгэхээр өөрснөө нөгөө бид нар аврагцсан гэж бодоод байдаг боловч өөрснийгөө хуураад байна. Тэгэхээр нөгөө нэг аврагцсан л бол аврагцсан биш юм аа. Өнөөдөр бидний авралын төлөө өнөөдөр бид хичээж өөрийнхөө дотрыг харж зүрх сэтгэлээ шинчилж ариун сүнсний үр жимсээр амьдарч тэрийг гаргаж амьдрахгүй бол энэ маань өөрснийгөө хуурж байгаа хэрэг байна шүү гэдгийг. Тэгээд нэг өнөөдрийн номлол дээр тэгсэн штэ бас өдөр бүр ариун сүнсээр дүүрэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр за өнөөдөр ариун сүнсээр дүүрсэнгүй. За дараа нь дүүрчий та гэсэн ойлголт байхгүй байх нь шүү. Хэрвээ хүн ариун сүнсээр дүүрэн биш л байх юм бол угаасаа энэ ертөнцөөс бохирдоод нөгөө ариун сүнсийг гомдох зүйлийг хийгээл явах байхгүй. Тийм болохоор итгэж хүний ингээд хамгийн гол эрхэмлэн ингэж бүр ингэж санаж ингээд загалмайгаа үрж явах хэрэгтэй нэг зүйл нь болохоор ариун сүнсээр би өдөр болгон дүүрэн бай, дуулууртай бай. Библийг ингээд ариун сүнсээр дамжуулан уншия. Эзний өмнө ингээд залбирлаа хий. Бусад хүмүүст ингээд гэрэл давс ингээд бай. Сайн үр жимсээ гаргая. Ариун сүнсээр дүүрэггүй сайн үр жимс 1000 гарах гэж маган баярыг чигээд ямарч нэмэр байхгүй шүү дээ. Тэгэхээр ариун сүнс үнэхээр ямар агуу зүйлсүүд Бурхан яагаад энэ дэлхий дээр ариун сүнсээ биднэрт өгсөн юм бэ? Үнэхээр утга учиртай байгаас тий. Ариун сүнсийг даахгүй л бол угаасаа тэр хавчиг хаалгаар ороод тэр нарийн замаар явж чадахгүй л гэсэн үг байгаа байхгүй. Тэгсэн чинь аврагдцсан юм чи одоо би аврагдцсан гэд явах юм бол нөгөө ариун сүнсээр өдөр болгон дүүрэхгүй хүн чинь өргөө удам замаараа яваад дараа нь эцсийн өдөр ирэхэд аимшигтай зүйл болвол үнэхээр зүрх шимшрэмээр үстэй. Таал хийгээд явж штэ. Бурхан минь өдөр болгон таныхаа үгийг дагая. Юусад энэ зүрх сэтгэл одоо ингээл өнөөдрийн номлолоос ингээл дүүрсэн байгаа байхгүй юу? Айгуу гайхалтай. Зөв номлол гэдэг чи ийм гайхалтай. Ариун сүнс Библийн үгэн дээр за чи энэ үгийг дагаарай. За энийг болохоор хэрэггүй гэж ариун сүнс үлдээж хэлэхгүй шүү дээ тий. Яг бол ариун сүнс өөрөө Библийн үгээр дамжуулаад ярьж байгаа тохиолдол тий. Үгийг ариун сүнс баталдаг, ариун сүнсийг үг баталдаг гэж бол ариун сүнс өөрийнхөө тий Библиэр байгаа үгийг за та нар энийг нь битэхээ, энийг нь хийгээ гэж хэлж байвал хэрвээ ийм нэг юм хоёр бодол орж ирээ тий тодорхойгүй байна гэдэг нь өөрөө холимог номлол сонсоод ирвэл хүн холиод замрааг утал үсэн шүү дээ тий. Яг тийм байдалд орж байгаа байхгүй. Энд чинь нөгөө хаанаас ямар үг хэлж байгаа нь айгүй чухал болох юм. Сонголт хийх чадваргүй болчихж шүү дээ. Тий нөгөө тодорхойгүй холимог юм өгчингууд ялгах чадваргүй болоод самурч амьдарч байгаа. Тунгууд
эдгэр чөлөөлтийн үйлчлэлийг гайхамшиг дагаа явцсан гэж хэлчихвэл та өөрөө эдгэр чөлөөлт хийж байгаа тэр сүм чуулган Бурхны нөгөө нэг үгийг тий эсэргүүцээд байна уу? Дагаад байна уу гэдэг чинь амар сонирм байгаа сте. Яг ялыг нь хийгээд байгаа. Өөрөө эдгэр чөлөөлт хийдэг гэж хэлчихэд хийж байгаа газрыг нь гайхамшиг дагаа явцсан гэж хэлвэл тэнд асуудал үүсэж байгаа сте тий. Өөрөө өөрийгөө үгүйсгэж чинь. Эсвэл тэр хүн өөрөө өөрийгөө буруу зүйл ярьж байгаа гэдгийг батлаад хараад хилцэн байгааг нь хамгийн сонирхолтой нь сонсож байгаа итгэгч нар нь ялгаж харж чадахгүй байгаа асуудал. Яг л өөртөөхөө амаар энэ дээрээсээ хоёр зүйлийг ярьж яхад хоёр эсрэг тэсрэг зүйл ярьж штэ тий. Эдгэр чөлөөлтийг Библиэд Бурхан ингэ нэг хэлсэн штэ. Чөтгөрүүдийг тий миний дагалдагч нар өвчнийг эдгэж чөтгөрүүдийг зайлуулнаа. Гэж хэлсэн байхад тэрийг хийж байгаа хүмүүсийг үгүй гэж хэлж байгаа нь өөрийгөө дагалдагч нь биш гэж хэлж ш тийм үстэй. Тийм бол тэрийг нь харахгүй байна гэдэг чинь өөрөө л нэг хов сувц ажилтнтай хүмүүсийн нүдийг хаацсан байна. Эсвэл хов сувцыг арай өөрөөр одоо нөгөө ид шид гайхамшиг арай өөрөөр тайлбарлаад хэлсэн байна тийм. Одоо яг л нэг юм гайсан тий шидтэн Симеон гэж яддаг шүү дээ тий. Тэр нөгөө Паул дээр очиод ингээд наад ирэх мэдлээ ингээд надад өгөөч би мөнгөөр чи Бурхны зүйлийг мөнгөөр болгож чи над мөнгөтэйгээ яваа. Хизээж Бурхны мөнгөөр үнэлэгдэж ирдэг юм байна тий. Бурхан өөрөө ирэх мэдлээ өгдөг юм байна. Тэнгэр газар дээр бүх ирэх мэдлийг надад өгсөн гэж Есүс хэлсэн шүү дээ. Тэгмээ Есүс өөрөө ирэх мэдлийг өгөхөөс нааш хинч тэр ирэх мэдлийг авах боломжгүй гэж байгаа байхгүй юу? Тэгмээ тэр хүн үнэхээр яг эзэн өөрөө ирэх мэдл өгсөн нь. Эсвэл арай худалдаа тавцсан юм шиг үстэй тий? Өөрөө өөргөө тэр газар тавьсан юм шиг үстэй. Эсвэл хин нэгэн зүгээр 50-аар хилцэн учраас тавиад тэнд яваад байгаа юм шиг үстэй. Тий? Үнэхээр тэр бүхний дуудлага мөн бол та өвчнийг эдгэж гин үү? Чөтгөрийг зайлуулж гин үү? Ийм зүйлүүд нэг тагалдагч хүн дээр байх ёстой зүйл байна. Тэрүүгээр өөрсдөө шалгах хэрэгтэй. Эн чинь тий айгу ховор үзэгдэл биш юм бэлээ штэ. Тэгээд чөтгөрийн хөөрн хэрэлцсэн дээр хаяа нэг болдог зүйл юм байх та гэсэн чи үгүй Есүсийг ингээл номлоог ингээ хийгээд явсан газар болгоо чөтгөрийг үг тэр нөгөө нэг Бурхны үгийг амнаас гарч байгаа тэр цэвэр номл хүчрхэг нөгөө сэлэн байна штэ. Тэр нь ингээ ажиллаад цэвэр номлол ажиллаад ирэнгүүт тэр нөгөө хүний дотор байгаа чөтгөрүүд нь ингэж илчлэгдээд гарахаас өөрөөр ариун сүнсээр хөөгдөд гарахаас өөр харахгүй болоод ингэдэг юм билээ шүү. Тэгээ энд ирсэн чинь ингээл айгүй олон хүн чөлөөтгдөд байгаа байхгүй. Тэгсэн чинь би урд нь юу гэж боддог эсгээр бид нар ч баг чөтгөргөө мэтгөргөө гэж бодчихсон байгаа байхгүй. Тэгсэн чинь яг үнэндээ өөрөөс юм гараад ирэхээр хүү энэ ч одоо энэ 900-д байдаг байсан юм байна шүү. Нэрэл Библиэлд байгаа зүйл чинь өчигдөрч өнөөдөрч адилхан ерөөсөө эзэн өөрчлөгдөшгүй гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Бурхны үгийг ингэж нөгөө чөтгөр нь нөгөө илэрхгүй номдлоор нь ямар чөтгөр илэрхгүй учраас тэр чөтгөр хөөгч шаардлагагүй. Угаасаа тэр их мэдл байхгүй юм чинь тэр номлонд цэвэр биш байгаа учраас ариун сүнс ажиллахгүй байгаа учраас чөтгөр илэрхгүй шүү дээ. Тэнгүүд чөтгөр бараг байдгүй юм биш. Бид нар нөгөө аврагдсан болохоор байдгүй юм биш гэж би боддог байсан аахгүй. Тэгэхээр ийм цаазыг хүртээ суулгаж чадсан байна шүү дээ. Тэгэхээр тийм л гэж боддог байсан юм. Тэрээс чөтгөр хөөх үйлчлэл чинь Библи одоо өнгөрцөн гэж хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд хүн Библиэл дээр болж байгаа эдгэр чөлөөлт үйлчлэлийг болоод өнгөрсөн зүйл одоо байхгүй гэж боддог. Энэ нь өөрөө нөгөө одоогийн итгэгч нар суудсан байгаа цайзууд нэг. Тэгэхээр өөрсдөө чөтгөртэй тий эдгэр чөлөөлт ийм зүйл болдог гэдэг үгийг хүлээж авч хүлээн шүрж хизээс сонсож үзэж хараагүй тэр яагаад бол ийм үгийг толгоонд суулгачлаа. Гэтэл Библиэлд энэ шинэ гэрэн дээр эдгэр чөлөөлөлт ингээл бүх юм хийгээ яваад байгаа сте нэг Есүсээс чи хойш хийгээд байгаа. Тушаалаа өгсөн байгаа л бас яваад нарт нь бүр тэмдэг гэж байгаа байхгүй. Байнга болдог. Паул тэрний бодит батлаа одоо би өөрөө л ганцаар юм хямралтай юм байхтай гэсэн чи одоо энд ирээд бүр гайхаж байгаа шүү дээ. Өө өстө хүн болгон дотор ч юм байгаа л хүн болгон дотор дандаа л өөр итгэгч гэл ирж байгаа усуд байгаа шүү дээ. Тэгт чин тэр баталгаа өөр гараад тэр амьдрал батлаа гарч ирж байгаа байхгүй. Батлаад байгаа байхгүй. Бүгд л асуудалтай тий. Сэтгэлийн авралыг өрөөсөө тий байхгүй тий. Өөрөөр тэгээд одоо сэтгэлийн авралгүй байж байгаа тэний тэр болгочод дээр аврагдахгүй нэг шүү дээ. Юу орохгүй нэг шүү дээ. Ийм л байна шүү дээ. Тэгэхээр бид нарыг мянга өгөөсгөх гэхнээ одоо амьдрал ч өөрөө батлал өчөж байгаа. Хаашинч гаргахгүй бухан болж ирсэн шүү.
Тэгээд энэ үг гэдэг чинь ямар гайхамшигт, ариун сүнс гэдэг чинь ямар гайхамшигт. Одоо энийг ингээ уншсан чи ингээ бүр энүүд ингээ нээгдэт байгаа байхгүй чи сүнсний минь нүч одоо нээгдэж явах та чи яах вэ? Урд нь ингээ хойлж шутгаад ингээ бүр ингээ заримдаа ингээд өө бурхан минь ээ гэд хашгираад үнэхээр чи сэтгэлээсээ байхаар ариун сүнс ингээд ажиллаж исэн байгаа байхгүй би чи нэг уул нь аврагдсан сүнсний даврагдсан хүн байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт өөрхөн нөгөө сэтгэлээр ингээд уншингууд нөгөө энийг ерөөс ойлгохгүй ингээд ийм л юм байна шүү тэгээд өөрхөн оюун бодлоор ойлгоцсон. Гэсэн чи бусдыг яагаад хүн надад ингээд юм хэлэхээр яагаад намайг шүүгээд байгаа юм бэ гэл. Тэгэж бодож байгаа шүү дээ. Уул нөгөө хүн ингээд бүр огт би хүн шүүгдэх ёсгүй хүн юм байхаа. Гэсэн чи тэр чинь ерөөсөө ингээд Библи чинь тийм хэлээгүй юм байл л шүү дээ. Одоо Яков номын энийг гаргаад ирсэн шиг гараад ирж байгаа хгүй 4:11 дээр ингэж шүү дээ. Ах トゥ нараа бие бүү гүжирдэг гэж байгаа хгүй юу. Ах トゥ гээ гүжирдэг эсвэл өөрийн ах トゥ шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүхч ажээ гэж байгаа хгүй. Тэгэхээр энэ шүүхч нь ч ихэл хоёр утгатай болоо явчихж байгаа хгүй. Чи хэрэг хэнийг ингээ үнэхээр бурхны эсрэг гим хийгээд ингээ там руу явах гэж байгаа хүмүүсийг ингээ авар гэж байгаа шүү дээ. Чи ингээ эхлээд ингээ дөлгөөн цангаар ингээ хэлээрээ ойлгуулдаарэ. Тэгэхгүй буруу зүйлийг хэлэхгүй бол цусны буруутан болно гэж байна шүү дээ. Толгой дээр чинь цусны буруутан болоод чи баг өөрөө аврагдахгүй шүү гэд бурхан бүр ингээ библиэлд ингээ хатуу сануулсан учраас хэлэх хэрэгтэй болоод байгаа байхгүй бол. Тэгээ хэлсэн хүн ингээ чи яга намайг шүүгээд байгаа. Ийм бодол орж ирээд байна шүү. Тэгээд гимшихгүй штэ. Тэг шүүчин гэдэг ингээ уралж байгаа хүн ягаад ч гимшихгүй эзний өмнө үнэхээр чөлөөлөгдөхгүй уучлагдахгүй гэсэн үг штэ. Тэгэнгүүт энэ өмнөх юмыг хараагүйсэн байгаа байхгүй ах トゥ нараа бие бүү гүжирт. За яагаад гүжирддгүү гэхээр мэдгүй ээжэж нөгөө том дүүнз ахад нүдэнд нь дүүнз ахад нөгөө үрцсийг нь хараад ингээд буруу шүүгээд авах юм бол тэр чинь одоо шүүж болохгүй гэсэн үг байгаа байхгүй. Түүнээс биш үнэхээр сүнсээр ингээд харагдаад яг эзний өмнө энэ яг үнэхээр буруу байна. Тэгээ ариун сүнс нотлоод библийн үг ингээ 3 4 үгээр нотолсон байх чинь хэлэхгүй цацаа чимээгүй чи гэл. Би өөрөө ялд унах гээд байгаа байхгүй. Би чинь нөгөө цусны буруутан болоод тэр хүний авраагүй тэр хүнийг ингээд там руу ингээд чимээгүй байснараа ингээд явуулчихсан хүн гим нүгэлтэн болчих гээд шүү дээ. Тэгэхэд яагаад намайг шүүгээд байгаа? Одоо өнөөдрийн үйл явдал чинь бид нар үнэхээр хайраар хэлж байгаа байхгүй. Хүн болгон аврагдаасаа гэж бурхан хүсдэг тэр үнэхээр зүрх сэтгэлийн дагуу ингээ хайраар ярьж байгаа. Түүнээс огт шүүж байгаа зүйл огт байхгүй гэдгийг хэлж байгаа шүү. Амен. За. Тийм ээ, сум чуулган гэдэг өөрөө сүнслэг ажил хийгддэг газар байдаг. Хүн бурхны цэвэр үгийг сонсоход гарцааг өөрчлөгддөг. Амьдрал дээр байгаа асуудлууд шийдэгддэг. Энэ өөрөө үнэхээр гайхамшиг юм аа. Итгэгчдийн хүрээлэлд одоо би бол 2 дахь жил гараад явж байна. Тэгэхээр их сонин юм сонсож байна. Миний сонсцсоноос өөр бас одоо үгнүүдийг сонсож байна л та. Жишээ нь бохир сүнс огт байдгүй. Би анхаар бурхан дээр ирээд бохир сүнс үхээр байд юм биш үү гэж харж байсан. Ингээ гараад юм шүү дээ. Ямар гайхалтай бай бурхан гэдэг чинь шашинтайгаа явж исэн хүний хувьд бол энэ бол шал өөр ялгаа надад маш том тэмдэг бодирчсан. Гэтэл итгэгчд хүртэл бохир сүнс байдаггүй. Одоо тэл гайхамшиг тэмдэг дотор хүртэл ялгаач шалгаач ямар сүнснээс хийж байгааг нь шалга гэднэргээл ингээд библи гэдэг ийм том хөтөч үгтэйгээ явж идэг ийм гайхалтай амьд бурхан гэж бол ерөөсөө байдгүй хараад үнэхээр өнөөдөр хүртэл үлчсээр байгаамаа. Тэгэхээр энэ их гайхамшиг хүний амьдрал өөрчлөгдөх гайхамшиг ганцхан бурхнаас ирд юм аа. Бурхны хуруугаар хийгддэг юм аа тийм. Бурхан цэвэр үгээ баталж тэмдгүүдээр үнэхээр хүмүүсийг эрхчлөөнд гаргасаар байд юм аа. Тэгэхээр итгэгч тааж гисэн энэ гайхамшигыг хүртэж тийм бурхны эрүүл хангамжинд дотор орох боломжтой шүү гэдгийг хэлхэн зүйтэй байх. За гайхамшиг ба тэмдэг гэдэг сэдвүүдээр шүү одоо нэмээд хэлэх зүйлс байвал хэлье. Яг ингээд яриад авах юм бол асар их зүйл ярихаар байгаа байхгүй юу? Мэдээж ярихаар байна. Одоо яг нэмээд ингээд маш тодорхой ингээд хэлээд дуусгах. Тэгээ. Ер нь бол бид одоо дараагийн удаа бол бас гэрчлэн хуваалцаж ярилцах болно, ярьсаар байх болно. Бид л одоо гэрчилж үннийг хэлсгөөд байж ич бид нэр бусдаа үннийг дамжуулах бас нэг талаар бурхны өмнө үүрэгтэй байгаамаа тий. Хайр байна. Таныг бас гавгинж хүлээсэнд байх бай. Таныг ямар нэгэн муу яран сүнсэнд дарлагдаад байж байгаа. Амьдралын дарамтанд та өнөөдөр дарамтлуулаад байж байгаа гэж эрхчлөөнд гараасай. Амьд бурхныг хайгаасай. Үннийг хайгаасай гэдэг үгнээс бид гэрчлээ хаалцж байгаа тий. Энэ өгнүүд яг гайхамшиг
эдгээр чөлөөлөлт бэлэг авьяасууд тэг бурхан библиэр жон зөвхөн одоо нөгөө үлдчихэж байгаа хүмүүсээс илүүр тэр хүлээж авч байгаа хүмүүст бас зориулсан байгаа байхгүй тий. Бидэрт бас зориулсан өгнөд шүү дээ. Яг бол бид нар бурхан дээр ирэхээс өмнө яг л тэг чөтгөр тэг олон зүйлийг биелүүгээр оруулсан тэг өвчтэй тийм хүн хэцүү амьдралтай бурхан дээр ирж байхад бурхан биднийг чөлөөлөхийн тулд та нар тэг дагалдагч нартаа өөрийн хүмүүстэй та нар яваа тэр сүнсэнд дарлагдсан байгаа хүмүүсийг чөлөөл тэг өвчтөйг нь идгээ. Тэгвэл тэр хүмүүс ирээд бурхны хүмүүс ирээд бидэнд өгч байгаа бидэрт зориулсан үг боловч байгаа байхгүй. Тэгвэл бид бурхны өргөнд ирээд тэр зүйлийг хүлээж авах хэрэгтэй шүү дээ. Яг бол яагаад бол бидэнд зориулсан бидний идэрч чинь те бид нар чөлөөлөгдөж чинь бидний дотор өөрчлөлтүүд орж байхад сүм чуулган дотор ирсэн хүн идгэрхгүй тэр дарлагдсан байдлаас чөлөөлөгдөхгүй байвал тэр хүн бодох хэрэгтэй байгаа байхгүй. Би яагаад чөлөөлөгдөхгүй вэ те? Миний дотор асуудал хахад би яагаад өөрчлөгдөхгүй байна гэж харах болно. Нөгөө талаас зааж байгаа хүмүүс нь өнөөдөр энэ хүмүүс үнэхээр те яг чөлөөлөгдөж юм. Амьдрал нь сайжирч байна. Зан чанар нь яагаад одоо хүртэл өөрчлөгдөхгүй байна гэдгийг хараад би яг бурхнаас зааж гинэ үү? Ингэж өөрийгөө бас шалгаж болж байгаа байхгүй. Яг л миний амнаас гарсан үгээр ариун сүнс ажиллаад тэр газар тэр хүн өөрчлөгдөж гинэ үү гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр л би үгүй зах хэвээр гэл ингээл яриад ямар нөгөө хүмүүс нь ямар болж байгааг ч анзаарахгүй. Яагаад пастор хүн тэр хончин хүн тэнд өгөгдөж байгаа гэхээр тэр хүмүүсийг хончилж тэр чөлөөл тэр амьдралын сайн сайхан тэр хүн зүй дарамтаас гаргахын тулд тэр газар байгаа гэдгийг маш сайн ойлгосоо тэрнээс зүгээр нэг өдөр хоног торгоох гэж тэр газар байгаагүй шүү дээ. Сүм гээл бужигнаал байдаг. Олон хүмүүсийг авчрах зорилготой биш байгаа. Эсвэл нийгэмд айгүй эрх мэдэлтэй мөнгө төлөвтэй хүмүүсийн цугларлаж биш байхгүй юу? Тийм нэг хүнийг авчраад өөрчилчих юм бол тэр хүний цаанаага олон гэр бүл өөрчлөгдөх боломжтой. Тэгвэл нэг хүнийг авчраад буруу номлол заагаад буруу зүйлд оруулчих юм бол тэр хүнийг дагаад олон гэр бүл харуулж байгаа. Тийм учраас өнөөдөр одоо хүртэл тэр итгэгч болоод ирсэн хүнийг 30-40 жил харж байгаа гэр бүлийнх нь одоо хүртэл ирээгүй шүү дээ. Ирээгүй шүү дээ. Тэгээ юу гэж хэлдэг тэгэхээр би тэрийг лав тийм л. Наад зан чанараа хараач. Наад захын амьдарч байгаа амьдралаа хараач гэж боддог баг. Тийм биз дээ. Хүн ядаж дотроосоо тайван болох тийм амар тайван болох хайраар өөрчлөлт хэрэгтэй байхад улам бүр ууртай уцаатай болж гинэ гэдэг чинь тэр хүний зааж байгаа зүйл нь буруу байна тийм. Тэгвэл асууж болно шүү дээ. Тэр хүн за энэ газар хүмүүс өөрчлөлтгүй байгаа би яг бурхныг сонсож байна тийм. Тэгвэл би бурхны өмнө бас ингээд суугаад ариун сүнснээс ингээд сайн асууя. Ягаад бол энэ аль талдаа яригдж байгаа. Тий, аль талдаа хариуцлага яригдж байгаа. Ягаад бол зааж байгаа хүн буруу заах юм бол яг үүнд бол та өнөөдөр тий ингээд энэ газар би яаж ийн өөрийгөө хамгаалаад тэр газар буруу шүү. Энэ газар байх хэрэгтэй гэж олон хүмүүсээ хүлж байгаагаараа та өнөөдөр тэр газар тэр хүмүүсийн цусны буруутан болох. Тий? Өдрөөлөгч болов бол нэг тал харагдаж байна. За тий. Тэнгууд итгэгч нарын хувьд тэр хүнийг өөрөө шалгаж бурхны үгээс асуулт авлаж өөрийнхөө амьдрал авралын төлөө ямар нэгэн зүйлийг хийх бол өнөөдөр гим нүгэл хийж болохгүй гэж библиэлд бичсэн байхад хэдэн зүгээр гим нүглийг зааж өгвөл ямар ч харалхан очиод хийж гэн. Энэ бол өөрсдийнх нь яг үнд бол бас нэг хариуцлага байгаа даахгүй. Гим нүгэл бити үлдээ гэж яхаа зүгээр очиж хийчээд дараа нь хэлэх үг бол яг үнд бол хэлэх үггүй болт юм байлээ. Хэлэх үггүй болдог учраас энийг бүр ингээд энэ бас биш юм байна. Ганцхан нэг талаараа явдгүй юм байна те. Аль тал нь хариуцлагатай юм байна. Харах хэрэгтэй юм байна. Шалгах хэрэгтэй. Шалгах гингод энэ нэг ингээд хүмүүс жоохон буруугаар ойлгоод байгаа юм шиг үү те. Шалгах гингод эн чинь бурхны үгээр шалгах шүү. Би яг зөв явж гин үү? Тэ? Би өөрөө яг юу хийж гин? Үнэхээр библиэлд бичигдсэн үг миний амьдрал дээр болж гин үгүй юу гэдэг хараад чи энэ ч л өөрөө шалгах штэ тэ. Тэрнээс бол зөв байна, буруу байна, амар мундаг ингээ шүүгээд амар хүнд хийцүү яалтах гээд байгаа юм шиг хүмүүс бас бодоод байгаа байхгүй тэ. Итгэл үнэмшлээ үгүйсэх гэж байгаа юм шиг тэ. Эсвэл тэр хүмүүс ингээ буруутгаж хаях гэж ерөөсөө тийм шиг. Эхлээд өөрийнхөө дотор болж байгаа зүйлийг бодтоор хараад ядаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй штэ. Тийм үү? Тэгээ бид нар ч одоо бас гэрчлээ гэж та өөрсдөө нөгөө тийм хэцүүгээс гарч ирж байгаа тий гарч яваа тий тийм учраас аль болохоор за миний энэ асуудал хэрэг хэн нэгэнд нь ч байгаа ч юм билүү одоо бүр тэгж боддог шүү дээ ерөөсөө тий тэгэл бас нэг над чиг хүнийг өөр болчлолтоор байгаа юм биш үсттэй тэгээ магадгүй тэр хүн тэгсэн чинь эндээс гаргалгаа гараад ирж шүү дээ тий ийм байна гэж заагаад өвчин шүү дээ тий хэлжлээ
Нөгөө Эфес 6:12 дээр нөгөө хэлсэн байдаг шүү дээ. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид энэх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршихуйдах ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Энэ бүр тэ ёрын муу сүнслэг хүчин тэ хуучин гэрээнд ч юм уу хуучин байсан одоо өнгөрсөн одоо бол тийм байхгүй гэж энэ зүйл биш байхгүй. Одоо энэ зүйл байгаад байна гэдгийг хэлээд ш. Тэгвэл бидний тэр эдгэрэл чөлөөлөлт тэр чөтгөрийг хөөх зүйл нь эднүүсийн эсрэгэл байгаад байна ш. Тэр харанхуй тэр бохор сүнсийг тэр харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдлэлтүүдийг л хөөх тэднүүсийг хүлэх тэрний эсрэгэл байгаад байна ш. Тэр зүйлийг ялсан эзний нэрээр эзэн тэр үгээрээ те Есүс аль эрт тэр загалмаа дээр үгснээрээ дамжуулж тэр харанхуй ертөнцийг ялцсан ялалт шүү дээ. Өнөөдөр зүгээр нүдэнд харагдаж байгаа зүйл биш. Харанхуй ертөнцийг ялцсан тэр ялалт бидэнд байна гэдгийг хэлээд байна те. Тэгэнгүүт нөгөө нэг энэ зүйлийг бид нар ялтыг тэгвэл яаж мэдхийг гэвэл үгнээсээ мэдчих болно те. Үг ариун сүнсний үг байгаад ариун сүнсээр бичигдсэн үгээ ариун сүнс өөрөө тайлбарладаг. Тэгэхээр үг ариун сүнс хоёр бие биенээ байнга гэрчилдэг, илчилдэг. Үг цэвэр үг хаан байна. Тэнд ариун сүнсний илчлэлт явна. Хүний дотор ариун сүнс гараад тэр ариун сүнсээр тэр зүйл хэлэгдсэн бол тэрийг үг нь заавал гэрчилдэг. Тэгэхээр энэ хоёр байнга юмаа гэдгийг бүр хэлнэ те. Эсвэл зарим магадгүй те ариун сүнсийг ингээл хөөгөөл ариун сүнсгчээд үгүй ээ. Үг байж аж ариун сүнс энд ажиллаж байгаамаа. Тэрнээс сүнс гээд ингэж яваагүй маа гэдгийг биднес сүнс үг хоёр заавал байж аж энд үгээ баталж ариун сүнс эдгэрэлтийг чөлөөлтийг хийгээд байгаамаа гэдгийг бүр тодорхой хэлмээр байна. Тэгэхгүй бол эсвэл зарим ариун сүнс нэг ач холбогдолгүй үг шүү дээ үг гэдэг юм бол үгийг батлах тэр зүйлүүд хийхдэггүй шүү дээ. Үг чинь зүгээр л хуурай хоосон зүгээр л үг болоод явчих шүү дээ тий. Жинхэнэ үсэг болоод явчих тий. Тэгэхээр нөгөө үсэг хүнээдэг гэд байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг юунтэй ижлийн ариун үг бурхны үг ариун сүнс хоёр байж аж энэ газар бурхны гайхамшиг тэмдгүүд болж бурхны гайхамшиг эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл явагдаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Сүн дээр бас тэгдэг шүү дээ. Номлол яваал нөгөө нэг хэсэг хувьдас ховсын тухай номлол явж хахад номлол яваал дуусаал пастрын залбирал ороход л ариун сүнстэй бид нар нэр юу гарлаад байна. Тийш тэ бүр ингээл ариун сүнс айгуу ерөөсөө үгээ яваалаа өөрөө үгээ батлаад ерөөсөө тэгэл явчихдаг шүү дээ тий. Үгээ яг баталдаг. Үнэхээр гайхалтай. Яг тэр бид нар тэр өдөр ирэхдээ ямар үг номлохдгийг мэдэхгүй ирж байгаа. Тий. Тийм чөлөөлөл болохыг ч мэдэхгүй л орж ирсэн шүү. Тэгэл систем болдог ба. За амин энэ үнэхээр нүд үзээгүй чих сонсоогүй гайхамшиг гэдэг бол энэ юм аа. Нүдэнд харагдахгүй хэрнээ гайхамшиг ба шүү дээ. За харагдахгүй харагдаж байна тий. Гэхдээ энэ бол үнэхээр гайхамшиг юм аа. За тэгэхээр энийг бол ямар нэгэн байдлаар бид нар дахин өнөөдөр хөндөж яриад байгаа гайхамшиг бол хоёр янз байгаад байгаамаа. Энийг бол үгүйсгдэгч бас нэг итгэгчд ч юм уу одоо эпизод байд юм байна гэж байгаа. Тэгэхээр Есүсийг ч гэсэн ер нь бол үгүйсгсэн шүү дээ. Тэ? За мэдээж яг бурхны төлөвлөгөө бол хэрэгжсэн. Гэхдээ Есүсийг эдгэснийхэн төлөө чөлөөснийхэн төлөө фарисеучуд задаж жанчиж гадуурхаж яалаа. Ямар ихээр одоо тамллаа тий. Энэ юу нэг юу ажиллаад байгаа юм бэ? Шашны одоо парисеус тий тэр ч нэг хуурамч тий. Тартахалаа. Тий. Тэгээд нөгөө Есүс бас хэлсэн байдаг шүү дээ тий. Бурхныг гэд тэгсэн мөрлөө тий. Намайг хэрвээ тий хин гэж мэддэг байсан бол Бурхныг мэдэх байсан юм аа тий. Бурхныг мэддэг хүн Бурхныг үнэхээр жинхнээсээ мэддэг хүн намайг хин гэдгийг мэдэх байсан юм аа гэд Есүс хэлсэн шүү дээ тий. Яг түүнтэй ижилхэн тий ариун сүнсийг хинбэ гэж тий яг ингээд нөгөө мэдхгүй байж аж Бурхан гэдэг аа хүн яг ижилхэн нөгөө парисеус сүнсийг ажиллаад ах өндөр агаад байгаа хгүй тий яг ижилхэн. Энэ дэр бас л Бурхны үг мөнхөд хэвээрээ гэдэгтэй штэ. Тэгвэл Библи одоо хүртэл хэвээрээ гэдгийн нөгөө нэг баталгаа нь Есүс нөгөө нэг чөтгөрүүдийг хөөж тий өвчлөг идгэж хахад нөгөө хүүхдээс таруулцаж гарчаа гэдэг хүмүүс хараад айж исэн штэ. Тий тэрийг хараад хүмүүс айж байгаа байхгүй. Яг бол хизээч тийм зүйл юм дээр үзэж хараагүй айгаад шачирдоо тий. Тэнгууд яг одоо ч гэсэн энэ цаг үед тий тэр эдгэр чөлөөлтийг харж байгаа хүмүүс айж байгаа байхгүй. Яаж юм гэдэг чинь яг тэр үед болж исэн зүйл
ботоос тавтаж байгаа гэж илэрхийлж байгаа шүү дээ. Айжин те айжин гэдэг чинь тэр хүн хизээж эдгэрч хөлөөлт буюу чөтгөрийн гарч байгааг харж байгаагүй байна гэсэн те. Тийм болохоор хэрвээ айц төрж бол энэ одоо нөгөө Библиэд бичигдсэн тэр зүйл байгаамаа. Энийг та үзэж хараагүй учраас одоо ингээ айц те орж ирж байгаамаа. Гэхдээ энэ бол Библиэд байдаг зүйл учраас өөрөө чөлөөлт мэдрээд тахад энэ сүл руугаа айх зүйл биш болоод ирлээ те. Энийг үзэж байгаа хүмүүс бас одоо энийг харж байгаа хүмүүс тэгж яриад байгаа шүү. Эдгэрч хөлөөлт болохгүй энэ бол аль хэдийн болоод өнгөрцөн одоо хүртэл байд юм уу гэж байгаа юм. Байхгүй муу ерэн сүнс хүртэл байхгүй гэж ярьж шүү дээ. Гэтэл яг энэ бол будтай нь хүртэл тэр зүйлүүд байдаг гэдгийг мэддэг байхгүй тий. Тэгэхэд итгэгчид өөрсдөө мэдгүй байхгүй гэж ярьж байгаа чинь бас айгүй утгагүй байгаа тий. Үнэхээр энэ ховс хувьцас ажилласан учраас л тэгж итгэгч нар энэ зүйлийг олж харж чадахгүй байна. Ховс хувьцас зөндөө гарсан тий. Бид нар чи бүгдээрээ л итгэгчд гэж өөрсдөө явжсэн чи ховс хувьцасын сүнснүүд гарсан чи ингээд сүнсний нүд нээгдээд Библийн үгнүүдийг уншсан чи энэ чөтгөр өвчин байт юм биш үү? Хөөх ёстой юм биш үү? Тэгнүүд ховс хувьдсан гэд ажилтсан байнгут Галат ном дээр ирсэн шүү дээ. Мохог галатчуудаа Паул хэлсэн байдаг шүү дээ. Та нар хийн ховсч юу? Тэгэхээр манай одоо Монголын Христ итгэгчдийг бүр Есүс барыг яг галатч шиг зэмлж байгаа байхгүй юу? Мохог монголчууд Монгол христчэнгүүдээ нүдэд нэгэд хараач ховс хувьдс одоо ховс хувьцын сүнс байна шүү байгаа учраас энэ зүйл болж байна. Тэгээд үнэхээр гайхалтай тэр ховс хувьцын сүнс гарангууд Библийг ингээ уншихсан чинь бүр ингээ айгуу сайн ойлгодог болж байгаа юм. Ийм бодтой маа бүх зүйл те сүнслэг зүйл бол маш бодтой. За энэ бүгдээс одоо бүх итгэгчид монголчууд бүгдээрээ аврагдаж сүнсийн нүдчих нь үнэхээр нэгдэж те ховс хувьцын хараалаас амжилт болтгой аврагныг халуулдаг болтгой те үннийг бүгдээрээ харах болтгой гэж хэлээд энэ удаан гэрчлэгийг нь хүрээд өндөрлөө тийм ээ. Тэгээд за дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа. баяр таа.